За сайн байцгаана уу та бүхэндээ Ток подкастын season 2-ын 5 дугаар дугаарыг хүлээн авч буй. Өдрийн мэндийг бид хоёрын зүгээс хүргэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн төгсөх курсын оюутан Маргад Эрдэнэ оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хүсэлтийг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. За энэ өдрийн мэндийг хүргэе. Маш одоо юу гэдэг гоё зоглоуштай байна. Амар тийм одоо энэ подкастт орно гэж юусоо бодог байсан болохоор урьж оролцсон баярлаа. Би ингээд танд хойлооч ингээ өмнө өөртөө мэдгүй шүү дээ нэг тэгээл шууд ингээл чатаар тань руу ингээл холбогдоод та миний подкастт ороод өгч болох уу гэдээ асуусан. Тэгэхэд танд ямар сэтгэл төрсөн бэ? Тэгвэл би нэмэр гайхсан нөр гинт ингээл сайн байна гэж ингээд чатар ороод ширнэ гайхсан. Тэгээд за сайн манай доотлын курсын өгт юм бата гэж тэгээд тэгсэн чинь ингээд подкастт оролцоод байж болох юм болов гэдэг тэгэхээр за тэгээ гэл боломжоор л харна айгу гоё санагцсан айгу гоё ийдэг санагцсан. Хагас яг миний хүслийг амар гоё хүлээж авсан шүү дээ. Тэгээд цагаа тохироод яг цагтаа ирсэн. За та ингээд өөрийгөө ингээд гоё дэлгэрэнгүй танилцуулаад өгвөл. За намайг Ганс Үхий Маргад Эрдэнэ гэдэг. Одоо 21 настай 2003 оных хойно жилтэй. Жилүүрийн орд бүр амар гоё дэлгэрэнгүй ажиллаа тий. Тэгээд би болохоор Багдаа Архангаад төссөн. Тэгээд дунд ангиасаа хотод орж ирээд тэгээд дунд анги гэхэр чинь 7 дугаар ангиасаа хотод орж ирсэн гэсэн үг. Тэгээд 6 дахь сургуульд нэг 2 жил сурж агаад тэгээд 141 рүү шилжээд тэгээд яг тэнцэнэ ингээд үргэлжлүүлээд ингээд сураад төгсөөд ингээд одоо ингээд Хүмүүнлэгийн ухааны сургуульд сурж байгаа 4-р курсын оюутан байна. Сэтгүүл зүйн одоо бүр том тэмээ болсон юм байна. Тэмээ гэдэг юм шүү дээ тий. Ботго гэл тэмээ гэл өөртэй юм байна тий. За та ингээд их сургуульд орохдоо ямар байна гэж бодсон. Тэгээд одоо ингээд их сургуульд орж ирээд хэр өөр байсан бэ? Их сургуульд за би яг хийштэй бэлж байхдаа би яг 2 сургуульд ботсон байсан. За энэ 2 бүтггүй бол яг хятад руу явна гэж бодсон байсан. Яг төлөвлөсөн байсан гэсэн үг. Одоо би МУС-ийн олон улсын харилцаа болон Хүмүүнлэгийн олон улсын харилцаад бүртгүүлсэн байхгүй. Тэгээд давхар за юмыг яаж мэдхүү би ингээд зураг дар сонирхолтой ингээд бас гайгүй бичих сонирхолтой SMS бичих сонирхолтой байсан болохоор ингээд юу яасан гэсэн. Тэгээд одоо сонирхдаг төрлөөрөө л ер нь орё гэж бодсон. Тэгээд Хүмүүнлэг бас ингээд аймаг гоё санагддаг байсан болохоор Хүмүүнлэгт бүртгүүлсэн байсан. Тэгээд хамгийн түрүүнд Хүмүүнлэгээс ингээд санал ирэхээр нь сэтгүүл зүйн санал ирэхээр нь тэгээд гэл зүгээр хамгийн дөрөнд зүгээр ингээд надад хамгийн дөрөнд ирсний саналыг би үлээж авсан. Тэгээд хамгийн түрүүнд бүртгүүлсэн одоо IG21E001 гэдэг тийм юм одоо кодтой байгаа. За энэ мэргэжлийг та зураг дарах тийм сонирхолтой болохоор сонгосон гэсэн үг. Тийм зураг дарах сонирхолтой мөн тэгээд одоо эсэ бичих сонирхолтой байсан. Тэгээд миний хэлээ би нэг тийм амар яриа юм биш аахгүй юу? Амар интервью төрлийн татгшногоо тэнгууд одоо энэ мэргэжил надад төрөхгүй байж магадгүй даа гэж би бүр амар их бодож байсан. Тэгээд гэхдээ ингээд зураг дардаг амар сэтгүүлчнэр амар их байдаг, амар гоё зураг дардаг сэтгүүлчнэр байдаг. Тэгээд дээрэс нь манай одоо үеэлэгч тэгээд сэтгүүлч ахгүй юу боловсрал одоо ажиллаж исэн продюсер хүн байдаг байхгүй юу. Тэгээд амар гоё харагддаг болохоор яалч нэг их чи нэг юм нөлөөлөх байсан юм болов гэж амар бодож байна. Тэгээд тэр үедээ тэгээд зүгээр хичээгээ дагаал баг орсон. Тэгэл 1-р курст орсон чинь яг манай найз чатж чи орсон юм уу гэдгсэн чинь ингэсэн заяа. Их чинь нөгөө нэг одоо манай сургуулийн төгссөн байж тараад Хүмүүнлэгийг яг 21 онд яг бидрийг орж ирсэнгүүт яг төгссөн байж тараад тэгэнгүүт би чинь юу ээж баг хувь тавилын юм шүү гэж би бодсон. Тэгээд манай найз их чинь бас ингээл надаа орсон юм байна энэ дүм энэгүй юм баяр үргээ мөрийгээ тэгж ясна. Тэгээд тэр үед бүр амар одоо ч гэсэн яг ингээд өчигдөр юм шиг л санагддаг тийм
байдаг аа. Тэгээ ер нь бол сэтгүүлч болоход бас нэг нөлөөлсөн одоо нэг тийм хувь тавилын юм шиг юм мэдрэгдсэн юм гэх юм уу? За танд ингээд их сургуульд орж ирээд одоо хамгийн түрүүнд ч юм уу ингээд тулгарч исэн тийм сорилт нь юу байсан бэ? Хамгийн асуудал нь уу? Асуудал амар их байсан. Би чинь дөрөвдөр эрэг олохгүй хажуугаар нь яваал гэсэн. Би дөрөвдөр эрэг гэж харахгүй. Тэгээд эхний өдөр ингээд анги олохгүй гээд сургуулаа баг 2 3 тойрсон за. Тэгээд дотор нь ороод 2 3 тойроод тэгээд эхний өдөр бол яг асуудал нь бол тийм байсан. Дараачих нь асуудал болохоор ингээд хүүхдүүдийн харилцаа. Амар олон хүүхдээ. Тэгээл тэр дундаас чинь гайгүй найз олчоор тэгэл гайгүй харилцаатай хүүхдүүд ер нь л байхгүй. Тэгээ бүгдээрээ л ингээл хувь хуваа бадаал ингээл одоо энэ чинь оюутан болцсон яах вэ гэл би ч гэсэн яах вэ гэх хажуугаар бас гайгүй ингээд найз олчоор ингээд цаашдаа ингээд тэгээ ингээд мэрэгчлэрээ ч юм ингээд хансаад ингээд татна байх тийм хүн байна уу гэж харж ирсэн юм. Тэр үедээ бол байгаагүй. Тэгээ 2 дугаар курсээс билүү нэгдүгээр курсын одоо баг дунд орж огт юм уу? Арай хаврын удирдлаас арай өмнө гэсэн үг. Тэр үедээ би яг отгон заяатай танилцчихсан аахгүй юу? Одоо ч гэсэн найзууд тэгээ бүр амар татна. Одоо ч гэсэн бүр ингээд хамаг юм ингээл хийлээ өстэй найзаа яах вэ ийхүү гэд. Тэгээ миний амьдралд очиж байсан тийм найзууд гэдэг юмыг одоо нэг асуудал байсан юм шийдэгдсэн гэсэн үг тэр үедээ. Тийм. Дараагийн асуудал их сургуульд орсон асуудал нь юм бол өөрч нэг тийм асуудал байгаагүй юм байна гэж би бодож байна. Нөгөөд нэг хүүхдүүдтэй харьцахад манайхан ч амар яриаш. Амар хурдан ярьдаг. Би тэрийг гүйцэхгүй байсан гэд надад нэг тийм асуудал тийм болж одоо гарч ирсэн. Тэр нь л яг миний одоо асуудал байсан юм болов уу? Тийм өөр нэг тийм байгаагүй. Манай тийм юм айгуу гоё. Тийм мөс эднийг бодвол бас гоё. Гоё шүү. Та яг найзтайгаа яаж танилцж ирсэн юм? Найзтай ингэсэн байхгүй юу нөгөө нэг тэр чинь бөөнөр групп чаттай болоод бөөнөр групп чаттай болно ингээд пицца идээ тэгээд хэдүүлээ уулзахгүй юу? Уулзаал яг тэр үед яг ингээд айгүй олон хүүхдэд танилцчихсэн. Яг одоо нэг пицца идээ гэл ингээд юм хам эцгээ гэсэн юм гөр одоо баг 10 ч юм уу? 10-аас 2 3 эрэхтэй тэгээд бусд нь яндаа эмхтэйсэн. Тэгээд тэр үедээ яг Мартин пицца руу яваад тэгэхэд яг ингээд танилцчихсан аахгүй. Гэхдээ би яг тэр хүүхдүүдтэй айгу тухайн үедээ бол татна байсан. Одоо бол зүгээр нэг ингийн л харилцаатай болсон. Тэгээд тунж үлдсэн нэг ингээд тэгээд төмөөлцгээд 2 охин байсан байхгүй юу? Тэр хоёртой л амар татна. Тэгээд 2 дугаар курстэй ингээд яагаад гэсэн чинь манай төмбийн үлцээ шилжээд би бүр төмөн үлцээ шилжсэн бүр юм гомдож. Тэгээд огт одоо ч гэсэн ингээд найзууд хэвээрээ байгаад амар баярлдаг. Эний үед яг ингээд хамт байгаад ингээд хичээл хийгээд ингээд тусаалаад ингээд явдаг. Тэгээ нэг нэгэндээ айгүй гоё тийм хувийн орон зайг айгүй өгдөг. Яг үннийг хэлэхэд тийм ингээд хүүхдүүд бол ингээд айгүй тийм одоо ингээд тарахад хэд хоногийн өмнө л харахад манай анги хүмүүс ер нь нэг амар гоё фракц маркс хүмүүс өчөж дотор амар хагаралдаг хүмүүс аахгүй. Бид хоёр л яг тийм байхгүй. Зүгээр яг тэг ингээл ойлголцоо амар сайн ярилцдаг ингээл тэгэл нэг ингээл тушиж тулгаал ингээд хичээдэг. Тийм байхгүй. Тэгээд тэрэнд нь амар баярлаг. Одоо ч гэсэн ингээд найзууд болж байгаа. Найзууд байдаг. Цаашдаа байх болно гэж бодож байна. Одоо би бол нөгөө дадлага хийж үзэж байгаагүй байхгүй юу? Тэгэхээр ер нь дадлага хийхээр ямар байдیں۔ Би сая сургуулийн асуудал дээр над чинь ярих байсан юм байна. Дадлага хийх бүр амар хэцүү бүр. Бүр нэгдүгээр курстэй би бүр зүүн дадлага хийгээд ингээд зөв цэгийн рүү очихгүй. Тэгсэн чинь ингээд тэгвэл ингээд наа очиж сууч. Амар ашигтай. Бүр ингээд наад руу очиж суу. Тэгэнгүүтээ амар цаад. За чи одоо би чамд нэг хитэн сэдв өгөн чи тэгээ шууд гараараа за. Нэг л нэгдүгээр курстэй бид нар зүгээр ингээд
одоо практик хичээл үзэж байхад тэнгууд суурд одоо Монголын түүх биенд амир маамир гээл ингээл янз бүр илтэх бичих чадвар мадвар гээл ийм хөө хичээл үзэж байгаа шүү дээ. Тэнгууд тийм бичих чадвар сурвалжлага бичих чадвар мадвар үнээр бид нарт нэгдүгээр курстэй бол мэдгүй байсан байхгүй юу? Үнээр мэдгүй. Тэнгууд юу ч мэдгүй хүүхдэд ингээд зачи гар ингээд сурвалжлахны гар мэдээнд гар ингээд тэгээд ингээд янанд уу тэгдэж шүү, ингэдэж шүү, одоо ингэж юм яад шүү гэж юу ч хэлээгүү за. Би дүйд бүр 2 өдөр болоод гарсан. Би ихний юм нэгдүгээр курстэй бол үнээр дадлага яваагүй. Тэгээ 2 дугаар курстэй ингээд түмээгээднээс таага юу дадлага хийсэндээ тэр нөгөө UPN-ийг юм байна. Тэр үл үнээр гоё алтан загас гэдэг их бүр амар хөөрхөштэй. Тэгээд ингээд анийн одоо тэгнэ одоо эн чин юм байна. Одоо энэ лидний юм байдیں۔ Тэгээд текстэл ингэж бичтiin. Одоо тэдэс тэдэн мөр байвал зүгээр байдیں۔ Ингээд амар гоё хэлж өгдөг ихч байсан. Одоо бол UPN-д ажилладаг юм билээ. Зөвхөн харамсалтай л. Тэгээд 2 дахь 3 дахь дадлага нь болохоор NTV-гүй боловсрал бас хэцүү юу. Амар том телевизүүд ч одоо. Тий, тэгээд яаж ингээд хамаг юм ажилчид нь одоо ингээд амарцсан. Тэнгүүтээ ингээд одоо нөгөө нэг хүмүүс ингээд одоо ингээд нэвтрүүлгийн зохиол бичиж юм л да. Тэнгүүт ингээд зохиолоо биччихээд за ингээд одоо биднийг шууд ингээд зохиол одоо ийм байдаг шүү гэдэг уг нь хэлж байгаа. Эхний 1 2 3 нэг уг нь дайчгүй байгаа. Тэнгүүтээ оролцогч орлоо та нараа дадлага гээд тэг чаахгүй би үн дээд курсын нэг ихчтэй хамт 3 дугаар курстэй дадлага хийж байгаа хгүй уг нь бол эхний хэлжинд тэнгүүдээ за болохгүй байна. Та нар угаасаа юм хийх чадахгүй байна. Гэвь бит хоёрыг шууд энэ жоохгүй. Яг нөгөө ажил нь яг олжтой уршилж өгөхгүй болохоор бит хоёр дураа гараач юм л та. Йоо тэгээд би за гээд тэгээд би 14 оноод уг нь 14 хоног дадлага хийгээд за болчих гэж бодсон чинь үгүй гээд тэгээд за бит хоёр 14 хоног хийгээд тэгээд болсон за. Тэгээд яг дадлага хийх газар амар зөв сонгомор юм байлээ. Зөв хүн дээр тэгээд ингээд зөв газар байвал айгу зүгээр юм байлээ. Тэгээд би хамгийн сүүлд NTV-д хийсэн. NTV-д Батцэг ихч гэдэг айгу мундаг сэтгүүлч байдаг. Тэрний доор ингээд за чи ингээд эхний 7 хоног юм хийн. За ийм чи ийм байх юм байна. За тэгээд одоо танаа өдөртөмжин дээр ийм байна. Чи тэгэхээр ийм хийн. Тэ тэрэн дээр тэгээд асуух юм байвал асуугаад ингээд надаа явнаа чи одоо миний удирдлагын доор явнаа ингээд дадлагачнаа. Ингээд тэгээд тэргээд хэлснээр аим гоё. Тэгээд ингээд надаа нэг дүү яаж хийж тий одоо болж гэнэ яаж ирнэ чам. Одоо ийшээ яваад тэгэл ингээд ийм өмнөөс яриа авна. Тий за одоо гараад иргэдээс яриа ав. Тий иргэдээс яриа авахта ийм дээр жоохон харна. Тэгэхгүй л телевизийн нэр хүнч дээр хэлэл чиний нэр хүнч дээр өмнө гэдэг тийм аим гой юмнууд амар хэлжсэн. Би бүр Батцэгч амар баярлалаа ингээд сэтгүүлч гэдэг яг үнцнийг мэдрүүлсэн юм лөө. Тийм. Одоо гэхдээ NTV-д ажиллахгүй байгаа гэсэн. Гэхдээ яг би бол пэйж одоо би Facebook байнгын дагаастай ингээд лайклаастай. Тэг бүр гоё юм байдаг. Тэгээд яг дадлага дээр бол яг гоё зөв газараа сонгоорой гэж хэлмээр байна. Гоё газрууд л байдаг. Гэхдээ яг бурууч газар байгаа. Тэгээ сэтгүүлтнэр ер нь хил амтай, ааштай, тийм өндөр харизмтай тийм хүмүүсэд болохоор жоохон бас анхааралтай. Тэгээ ялангуяа одоо бид нар чинь жинзээ үе тий гэл амар тийм юмныг ингээл жоохон гашүүгээл гал айгу гоё харилцаатай гоё одоо тий ингээл газар нь хороол ингээл ягч гад үзэдэдэг хүмүүс болохоор тий газраа эхэлж одоо амар сайн судлаад явах хэрэгтэй. Судлах их чухал юм шүү дээ тий. Судлахалж тэр удирдах байгаа хүн ингээд айгуу дажгүй ааштай зааж зөвлөд авах тэгэл тийм дадлагчч хариуцж байгаа удирж байгаа хүмүүс номчуулаар би ч одоо хичнээн газар очиж үтсэн юм би ингээд дадлаг хийя яхаа гэж зөндөө газар руу залгаад очиод үтсэн ингээд уцаар яриад өөстөө минь ингээд очиод эхний өдрөө ингээд амар хойдохгүй энэ дэр тэгэл бид нар чинь ингээд амар сандраастай ингээд за юу хэлэх бол яах бол гэд тэгдэг тэрэн дээр бол ялчгүй тэгээд зөв газар л олохгүй бол ингээл буруу газар бол чи тэгээд үнхээр шантарна. Тэгээд эсвэл бүр за мэрэгчлээ сольли бүр болий гэд
гарчин ч байна. Гарсан хүмүүс ч байна. Зөндөө миний мэдгээр бол зөндөө олон байна. Дадлага их чухал юм байна тий. Тэгээ бас сурсан зүйл хийж байгаа хугацаанд чухал. Тэгээ баг хоногор хийгээвэл 14, их хоногор хийгээвэл 21 1 сар ч юм уу тий. За та одоо ингээд алтан үзэгт ингээд нөгөө юугаа явуулсан уу? Нөгөө Бүтээлээ. тий. Бүтээлээ явуулсан. 3 бүтээл явуулсан. Алтан үзэгт оруулах их юм баянтай. Зөндөө юм болно. Тий. Гэл бүтлүүд нь шадран тэрэл нэр яг гоё яг ийм тууштай тэгээд яг ингээд урт хугацааны тийм чанартай бүтээл гарах ёстой зүйл байдаг. Тийм учраас биднэрт бол одоо бидний одоо сурсан мэдснийг л чиг үндэ шалгаж байгаа гэсэн үг. Тэгээ нэгдүгээр бэнд орно уу, хоёрдугаар бэнд орно уу хамаагүй. Чи бүтээлээ явуулаад ингээд хийж байгаа нь л хамгийн чухал. Би гээд одоо 3 4 жил оролцоотой бол тэгж ойлгосон. Тэгээ багаар яг бүтээл хийгээд явуулахад л жоохон зарим тохиолдолд багийнхаа хүмүүстэй ингээд үл ойлголцох тохиолдол гардаг. Энэ л яг баг хүн болгонд л тохиолдог зүйл болохоор тэгж амар шантарч мантраад ингээд яхаад байхгүй аль болох ойлголцоо за ингээд хийя хэдүүлээ ингэя гэдэг бол энэ бол гоё. Тэгээд ер нь бол баг нэгдүгээр байр хоёрдугаар байранд орно. Багаараа сайн үр бүтээлтэй хийвэл тэгэл нэг хоёрдугаар байранд орно. Би тэгтээ ингээд байр мэрэнд ороогүй л дээ яг тэгээд багш хэлсэн чинь яг 5 6 танаа дандаа 5 6-ад ордог гэхдээ байхгүй. Тэр яг ингээд амар богино хугацаанд хийсэн байгаа байхгүй. Тийм болохоор урт хугацаанд чанартай юм хийх хэрэгтэй. Би үл энийг бол байн ойлгосон. Саяхан мультимедиа дээр ганцаараа оролцсон. Бас л чангайсэн шүү. Амар олон судалгаа гэд тийм байсан да. Гэтэ ер нь бол сурч авсан тэндээсээ ойлгож байгаа зүйл. Тийм ойлгож байгаад бол маш их байгаа. Энэ дэр нь бол баг жил болгон оролцоод л ах хэрэгтэй. Одоо ялангуяа хүмүүлийн сэтгүүлчдэд бол одоо боломжтой яг үндэ. Мөс эдэрх бол жоохон оролцохгүй тэгэл хичээлийн үзэл тэгэл бидал тэгэл явж байгаа. Тэгээ бид нарт бол энэ дээр бол ингээд стандарт тийм ингээд юу цаг хугацаа ингээд хийж байгаа зүйл тэгээ сэдв мэдв тийм дээр маш сайн анхаараад сурдаг юм шиг санагдсан. Одоо практика ингэж одоо баталдаг ч юм уу тийм илүү батдаг ч юм уу тийм юм шиг санагдсан. За та ингээд одоо удахгүй төгсөж штэ тий. Мэргэжлэрээ ажиллана. Үгүй. Яаж магадгүй. Гэтэ яг манай сэтгүүл жоохон цалин багтай. Тэгээд цалин багтай учраас жоохон бас боломжийн ядаж дундаж ажилд орё да гэж боддог. Тэгээд яг ихний жилдээ бол яг цалин байлангүй болохгүй л дээ. Ихний 1 2 жилдээ. Тэгээ сүүл рүүгээ ингээд явандаа ингээд одоо юу тийм вэ? Сайжраад ирэхээр чинь бас илүү одоо нөө хийсэн юм үнэлүүлэх гээд цалин ч гэсэн гайгүй байх хэрэгтэй. Тийм учраас гэдэл яг дундаж цалинтай газар нь орсон зүгээр боддог. Гэхдээ яг ингээд яг мэргэжлэр ажиллана гэж бодохгүй байна. Тэгээд яг баттай орл хэлж битгүй байна. Ажилч магадгүй, өгөөч магадгүй. Эсвэл өөр маркетинг чиглэлээр явж магадгүй, эсвэл дахиад өөр мэргэжлэр сурч магадгүй. Яг тухайн үедээ л болох ба. Гэтэ хөрөх чадвар сайтай гэдэг. Тийм хөрөх чадвар сайтай. Тийм. Сүүлчээр төгсөөд маркетингээр ажиллаж байгаа хүмүүс зөндөө байдаг. Зар сурчлагын албанд ажилладаг хүмүүс зөндөө байдаг. Эсвэл зүгээр телевизийн эвлүүлж янз янзаар л яаж болдог. Уг нь бол хөрөх чадвар сайтай. Эсвэл зүгээр төрлөөч орчин, эдийн засаг руу ч орчин, тий, экологи руу ч орчин. Энэ бол тийм гэж хэлэхгүй. За одоо орчин үеийн Монголын сэтгүүл зүүн хамгийн том сорилт нь яг юу бол? Зүү юм болов? Бас практик юм болов? Бас одоо тэгээд юу гэдэг үнэн зөв мэдээлэл хүргэх тэгээд сток баримтлах хэрэгтэй юм болов?
Манайх ч одоо ийм штеп. За ер нь бол стугс төвлөд үнэхээр олон. Үнэхээр олон ч хүмүүлэл бас ингээд 900 хичээл ордог хгүй юу? Мөс эднэр орохгүй штэ. Ямар ч тийм. Тийм үү. Тийм хууль эрх зүйн багш эрх зүйн хичээл орно заяа 4-р курс. Тэнгүүд 4-р курст орно. Тэнгүүд нөгөө одоо мөс зүйсийнх нь бол ордгүй мобис байна, сүйс байна. Ер нь бол их ордог газар ерөндөө сайхан цөөхөндөө тэгэл хэвчүү хууль эрх зүйг гэл амар зөрчдөг юм шиг санагдав. Гэхдээ баримталж байгаа хүмүүс бол дэндүү байгаа. Гэхдээ бас зөрчигддөг асуудал байна. Тэрээс яг тийм тэргээд хэлэхэд бас жоохон хэцүү. Хэрвээ танд ингээд сэтгүүлчийн нэвтрүүлэг эсвэл подкаст хийх боломж гарвал та ямар сэдвтэй подкаст хийх вэ? Миний хувьд бол сэтгэл зүйн подкаст амар юудаг юм шиг. Одоо ер нь бол сэтгэл зүйн хамгийн чухал шүү дээ. Урд ялангуяа хүнд бол хамгийн сэтгэл зүйн бол аяг хэрэгтэй. Тэгээ машиндаа ч явж явах тийм ингээд таксинд ч явж явах ер нь бол подкастаасаа явуулах зүгээр байдаг. Би ч ер нь сонсдог байхгүй. Тэгээд янзаар сонсноо. Тэгээд та яам шим ингээд тэнгүүд надад бол яг хамгийн хэрэгцээтэй үлж байгаа нь баг сэтгэл зүйн подкаст арай илүү. Тэг ингээд ийм тэг ингээд гэр бүлийн сэтгэл зүйн подкаст байна. Тэг ингээд хүүхдийн сэтгэл зүйн подкаст байна. Энэ л аль нь л хэрэгтэй. Би бол сэтгэл зүйн подкастыг арай илүү чухалчиж үздэг. Гэтээ арай сонирхолтой гэвэл аим шин крем байна тийм өнөөдөр. За одоо өөр сэдв рүү оръё. Илүү таны хоббитэй холбоотой. За би таныг нөгөө нохоод хижээдэг гэж анзаарсан байхгүй юу? Тэгээд та яг яагаад нохоод хижээх болсон бэ? Мэдгүй би бүр нэгдүгээр курстай хатаал нохоод хижээж эхэлсэн. Одоо манай байжлын сагсаасан цагаан юм том бавхан шиг цагаан юм байгаа. Номина гэдэг бүрээ ингээд хадчмаар бүрээ. Тэгээд яг өөрөө тэгээд амтан тижээгээд эхлэхээр яг өөр ирэхгүй л бүх амтан тайртай болт юм билээ. Би чинь 6 дугаар ангид байхдаа ингээд нэг хэсэг усан хад хижээдэг байсан байхгүй юу? За. Тэгээ усан хад хийж байгаа гэсэн чинь жоохон байсан шүү дээ. Яаж тижээх яаж явах мэдгүй. Тэгэл аав шөр ажилдаа явчихсан. Тэгэл би чинь дэртэйгээ дүүтэйгээ тэгэл үлжил байгаа юм л та гэртээ. Тэр үе чинь тэгээд одоо буруу л тижээсэн юм билүү. Тэгээд нэг хэдэн сарын дараа өгцөн. Тэгээд бүү юм болж исэн. Тэгээд дахиад 3 жилийн дараа би чинь 8 дугаар ангид байхдаа 101 хэсэг туулаад ижсэн. Тэгээ яг бийж даа арай л арчилгаатай манай ихч төгцсөн. Манай ихч тэгээд арч хэрэглээд тижээж байгаа л тэгэл яасан да. Өнгөрсөндөө зээл. Одоо тэгээд манайх загастай хоотой гэртээ. Арайч мууртай болчихгүй. Одоохон тэгээд яг яагаад гэдэг би өөрөө мэдгүй. Зүгээр би амтанд амар хайртай. Тэгэл ингээл гоё ингээл хамт байвал амар гоё энергитэй. Тэг ингээл амьдралын хэв маяг зүгээр маш зүгээр нөлөөлдөг гэж би боддог. Тэгээд ерөнхийдөө хүмүүс чинь ингээл уцаа авах суучдаг штеп. Надад л тийм боломж байдаг байхгүй юу? Би чинь баг фэйсбүүк дээр ч өлттэй юм хийдэг юм байхгүй юу? Энэ шеэр хийвэл хийн тэгээд. Тэнгүүд одоо баг энэ хоотоогоо баг хамгийн их цаг өнгөрөөдөг. Өглөө гараа өнөөдөр гараа нойроо гараа тий. Тэгэл бас шээст усанд орол хүмүүс уц гээ явж өгнөө. Арчилгаа ихтэй хүүхчил гэсэн үг. Нөлөө хүүхтэл. Надад л зүгээр амар хайр үрдэг болохоор хот ичээдэг. Гэхдээ амтнд амар зүгээр амар хайртай. За тэгвэл ингээд нохоотой тэгээ ингээ амтантай амар муухай хайрцдаг. Хайрцдаг тийм хүмүүст ингээ та хандаж хэлвэл яа би бүр тийм хүмүүст бүр амар дургу. Би зүгээр л очил баг хэрэлж. Би бүр өмөрөө ч хэрэлж. Гондомжинд бүр өмөрөө нохоотон ингээ загнаа зогч байгаа хүмүүс би бүр өмөрөө очиод хэрэлжсэн тохиолдол байдаг. Бүр амар муухай санагддаг. Яг ингээд гушууч зүгээд ингээд явах хэрэгтэй нь л стандарт л та. За тэгтээ зарим тохиолдол зөөхгүй тохиолдол байна. Ингээд нохооны хушуувч чинь одоо айгу эмзөөхгүй хамаг судсан хушуундаа байдаг. Тэнгүүд ингээд хитрхи ингээд
одоо ингэж зүүж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд зүүж байгаа юм чинь ингээд бадчлаа. Судасны одоо эргэлт мэргэлт амар муугар нөлөөлдөг болохоор би л амхонд юу зүүрлэгдгүй. Манайх угаасаа амар даруухан хот болохоор яалчгүй. Яг хүмүүс энэ дээр л амар буруу хэлэх байхаа л да. Стан хондоо зүүвч хушууч зүүлгцэнгүй та нар стан нэр яг үйлдвэрээсээ хамаарч магадгүй л дээ. Тулааны нохоонуудыг бол яалчгүй ер нь гэрээсний сүртэй гаргаад тийм 12 цагаас хойш гаргаад өглөө 6 цагаас өмнө гаргаад тэрний зүгээр тоххой. Манайхаас яг тогтсон гаргадаг цагийн хуваартай амар манай хаяар маягтай хүмүүсээ бодно чинь алан штэ гоцсон бас үнтэй нэг аимсан гэхэд баг 80 мянга ч юм шиг. Зарим тийм бид яг зарим 40 мөчтэй л байна л да. Яа тэгтээ би тийм хүмүүсийг амар дургүй бүр яг гээд хэдгээр зуунд амьдарч байгаагаа мэдгүй хоол хашааны хоол гэж боддог хүмүүс амар байдаг шүү. Би уулзаа тийм хүмүүстэй үнэхээр дургүй. Тэгээ хэдгээр зуунд амьдарч байгаа та нар. Тэгээ чинь амттайгаа ингээд байгальтайгаа уг нь ойрхон байх хэрэгтэй өстэй гэж боддог. Амтнайг нь хайрлах хэрэгтэй өстэй. Би зүгээр хашааны хоо байсан ч хамаагүй зүгээр ингээд очиод илчдэг. Надаас нэр нэг юм амар муухай шиг гарч байгасан тохиолдол бараг байхгүй. Ерөөсөө айдгүй гэсэн үг. Тий, айдгүй манай дүүптэр яг адилхан бүр ингээд нохоотой байсараад ингээд бүр адилхан болт. Ингээд тэнгууд бид нар чинь нохоод ижээдэг болохоор бидний нохооны одоо энерги биднэрт чингэсэн байт юм болов. Тэнгууд нохоо энэ эзэн хүн байна гэж одоо таньдаг тийм байдаг гэж би судалгаагаар уншижсэн. Тэр баг үнэн баха те. Зарим нохоо ч амар ааштай тэгэл үүрх очихор зүгээр. Тий, яг хүмүүжүүлж байгаа арга барил л өөр. Одоо ер нь жижигхэн нохоо амар ааштай байдаг шүү дээ. Тийм үү? Тийм жижигхэн нохоо ааштай байдаг. Ер нь бол амар ааштай байдаг байхгүй. Яг тулааны нохоо бол угаасаа нөгөө цуснах юм болохоор угаасаа л догшин байна. Тулааны юм болохоор жижигхэн нохоо бол хөөрдөмж гэсэн ингээл ер нь дандаа л хуцна. Тий. Манай нохоо бол таахгүй ингээл хараа байж идэг байхгүй. Тэрнээс л нэг тийм яахгүй. Уг нь бол гайгүй штэ. Уг нь хогоо хайрлаж юмар юм байгаа штэ тий. Харин тий. Уг нь бол яг гоё. Амтнаа ингэж хайрлаж юмар байгаа байхгүй. Би л амтнд амар хайртай. Тийм юм байгаа ч. Угаас амар харагдчихээн танаас. Тий. Та ер нь ингээ ном унших дуртай юу? Ном уншдаг, ном цуглуулдаг. Тийм үү ба. Ямар хөө төрлийн номыг уншдаг вэ? Утга уран зохиолын болон тэгээд олон улсын тийм одоо хүлээн зөвшөөрөгдсөн тийм бестселлерүүдээр жоохон сонирхож уншдаг юм уу? Гэтэ би жоохон аимшиг төрлийн жоохон дуртай. Жишээ нь одоо энэмт юм байна. Мөрөөсөн толгойг юм байна. Тэгээд нөгөө нь юу гэдэг вэ? Үний үсэг мартаж ер нь бол тийм хүн номнууд амар дуртай. Тийм хүн номнууд уншаар үгийн баялаг амар сайжирдаг. Тэгээд ингээд сэтгэн бодох чадвар бол дээж сайжирна. Тэгээд цаашлаад одоо юу гэдэг өөрийнх чинь утас муцнаас ер нь бол хол ойлгоно. Тэгээд ингээд илүү хүнийг амар тайван болгоно. Энэ бол ном гэдэг чинь амар одоо ач холбогдолтой чухал гээд үр өгөөжтэй зүйл واخгүй. Одоо ер нь сүүлийн үед нэг хэсэг ном бүр ингээд татгалздаг байсан чи одоо бүр ингээд ном уншдаг хүн л ингээд амар сонирн болсон юм шиг санагдчихсэн. Одоо би сургуулийнхаа номын одоо клуб байдаг. Хүмүүнлэг уншигчд гээд байгаа. Манайх одоо бидний 2 дугаар курс чинь 22 нү 23 оноос үйл ажиллагаа явуулаад 2 жил болж байгаа. Энэ бол хүүхдүүд л яг гайгүй хүлээж авдаг номын клуб гэхээр тэр ямар үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг? Одоо нэг тогтсон цагт одоо бөөндөө ингээд цуглаад нэг номыг ингээд нэг хүн ярьдаг байхгүй. Тий. Нэг хүн яриата бүр ингээд бүтэн спойлер дэж биш. Одоо зөвхөн ингээд эхлэл тий ингээд гол санааг ингээд хүмүүст ингээд хүүхдүүдэд ингээд айгу гоёор тайлбарлаж өгдөг
Баггүй юу? Би ч нэг бол олон ном ярьсан 3 ном 3 4 ном ярьсан. Тэгээ тэр нэг номоо юу хэр хугацаанд унших уу? Нөгөө танаа нөгөө клубээс чи ингээд 2-7 хоног дотор уншаа тэгээ яриа шүүгээ заагаад өгдөг юм уу юу? Үгүй. Одоо номоо эхлээд яриад ингээд бол ингээд баг эхний 1-2 цаг ном ярьж байгаа. За. Тэнгүүд дараад нь чөлөө цаг гэдээ бид нарт чөлөө цаг дээр болохоор бид нар ингээд чөлөө сэдв ярьдаг. Ямар ч сэдв байж болно, сэтгэл зүйн сэдв байж болно, хайр төрлийн сэдв байж болно, эсвэл үерхлийн сэдв байж болно тий. Эсвэл ингээд сурлага, амьдрал тий ингээд сэтгэл зүйн төлөө юу ч яаж болно. Тэр үед бид нар ингээд кофе унгаа ингээд сайхан ярилцдаг байхгүй юу? Тэр нь бол тэгээд цаанаас нь манай сургуулиас цаанаас нь одоо юу яа санхүүжилт өгдөг. Тэгээд айгу олон ном ярьсан, сайн ярьсан идэвхтэй гүшүүнд нэг ном бэлгэлдэг. Улирал болон тэр бүр ямар гоё юм тий. Би бүр одоо нэг явдаж нэг ном хостсон баг. Тий. Одоо утгагүй нэг бас нэг чавч магадгүй. Тэрийг тааж мэдхгүй. Тийм байгаа. Тэгээд манай номын клубийн одоо алхам талаар хонгорцол одоо манай техми хонгорцолаа. Тэгээд бид нар чинь хоорондоо тийм авгүй татна. Ерөнхийдөө номын клубээрээ тэгээд тийм стикер тэгээд тийм юу номын авчурга одоо бид нар ингээд бэлэн болгосон одоо ингээд өөртөө ингээд тараагаад авахд бэлэн байгаа. Уг нь бол ямар хөөрхий. Тийм баад. Тэгээд айгуу гоё. Одоо баг оюутан насны хамгийн гоё зүйл нь тэр юм болов? Миний одоо энэ номын клуб юм шиг санагдсан шүү дээ. Яг хоо зугаалга тийм надад нэг зугаалга тийм онцгой санагдав. Зүгээр гоё ингээд тахимаараа ингээд гоё ингээд яриа суухал хамгийн гоё. Би бүр ормоор санагдаж байна танай клубт. Тийм. Ороод ирээлээ. Гоё шүү. Ер нь бол бүхэнд нээлттэй. Тий ингээд гоё сүулт нь ингээд чөлөө цэдэвтэй тий ингээд заримдаа ууж идэх юмтай тий. Тийм. Энд чи бас ингээд жоохон интроверт хүмүүс ороод ном яриад явбал бас илүү жоохон хамаагүй шин. Хамаагүй зүгээр ярмаар санагддаг байхгүй. За интроверт мөртлөө ингээд гоё ярмаар санагддаг. Уурсан сэдвээ тий энэ номыг ингэж ойлголоо гэдэг тэр номыг уушмаар санагдлаа гэдгийг ингээд хүмүүст хэлдэг байхгүй. Бид нэр нь ч гэсэн хэлэн тэгэл үзэл бодол ингээд айн гоё чөлөөтэй. Би тийшээр хороол баг хамгийн их ярьдаг үнд биш магадгүй шүү баг. Тий. Бас гайгүй айгүй тийм гоё энергитэй хүмүүс байдаг болохоор дуртай юм яриад шүү дээ гол нь тий. Дуртай юм болохоор яалтчгүй интроверт биш баг экстроверт болж байгаа юм л та. Би бүр энийг юмэр мэдмээр санагдчихлаа. Та ингээм аим шиг юм сонирхож уншдаг гэж шүү дээ тий. Тэрэндээ хэр их итгэдэг вэ? Үгүй гайгүй. Ер нь аим шиг юм тийм амар дуртай биш ч гэсэн ерөнхийдөө уран зохиол гэдэг утгаараа арай өөр хүлээж авдаг. Гэтэ яг бодтой бол биш дээ. Тэг ингээд мөрнөсөн толгойг юм бол тэг ингээд инэмт юм бол тэг энэ бол гайгүй штэ. Гэтэ энэ жоохон сэтгэн бодох тайжуур чадварыг айгүй сайжруулдаг болохоор би өөрөө жоохон төсөөлөлөд бодчихдог байж магадгүй. Тэгээ төсөөлөлтөө ингээд нэг өдөр ч юм уу ингээд бодол давтагдаад ингээд явж идэг. Хаяа. Тэр нас яг тийж хэлдэг бай. Тэгээ ном уушаар амар төсөөлөн бодох чадвар сайжирдаг гэж шүү дээ. Тийм. Төсөөлөн бочоор тархины хөгжүүлсэн ой санамж тий. Энэ бол айгүй олон юм хэл яриа мэрэ үгийн баялаг тий ингээд унших чадвар мадвар гэл. Ядчил зүг бүчих. Тий. За өөр хобби ямар хобби вэ? Та юу н аялах сонирхолтой юу? Би нэг одоо монголоор л аялсан байгаа одоогоор л бүр аялсан байгаа мó тий. Тийм одоо яг гэрээхэнтэйгээ л аялдаг байхгүй. Дэж Арханга Хөвсгөл аймагуудыг л яг ингээд одоо баруун аймагуудыг ерөнхийдөө явж үзсэн баг. Гэтэ одоо би төгснөө дараа Вьетнам, Таиланд, тэгээ Хайнан, Майнан ихний хэлэнд явж үзээд дараад нь гоё Италийн, тэгээ Ирланд, тэгээ одоо Итали
тийм янын гоё Европын улс орнууд руу алийг гэж бодож байгаа. Швед, Швейцар, Мөцар руу. Гой сонсогч шүү. Би бас төгсчөөд ийм зорилго тэгсэл гэж бодож байна. Харин тийм гэхдээ яг энэ бол яг мөнгөтэй хүн аялна гэдэг бол яг өндөө бодлоохгүй. Зүгээр л өөрийн ингээд зорилгоо борлоод ингээд цаг цагаа болгоод ингээд аялал ингээд үндэ хүн чинь тэгээд эд баялын төлөөлөл амьдардаг биш. Зүгээр ингээд оюун ухаан ингээд одоо дурсамж тэг ингээд дурсамжийн төлөө амьдардаг юм шиг санагддаг учраас би яг ингээд аялах амар дуртай. Яг Монголоор бол аялах амар гоё байдаг. Яг хүмүүс ядардаг гэж би ядардаг байхгүй. Тэр ядардаг байхгүй. Зүгээр ингээд гоё ингээд борлоготой л жоохон дургу. Борлогот дургу тэг. Тэрнээс л үнээр гоё. Тэгээд таргалнуу, турнуу надад хамаахгүй зүгээр аялж л байвал тэгэл Зөөр аялаа явж байгаа нь л гоё. Тэгээ аялаа явж байгаа юм. Тэгээд гоё байгальтай хоёр хоёроо нь одоо айгуу гоё санагдав байхгүй. За тэгвэл ингээд аялж явах явцад ингээд тохиолдсон хамгийн хүүчлэлтэй эсвэл тийм гоё дурсамжаас аваад. Могоотой тарлж. Тийм яг ингээд бүр ингээд майхангийн хажууд ингээд могоо ингээд эргэлцсэн ингээд байжсэн тхүү. Яг бид нэр ингээд Архангай аймгийн хин хаана үгийн уурсан үгээр чи манай ээж нутаг хөхгүй. За. Тэгээд тэр хавцаа одоо нуурын ойролцоо гэх юм уу? Одоо 100 штэй. Тэгээд 100 дуусах гэсэн. Одоо барин намар алхчихсан гэсэн үг хөхгүй. Тэнгүүд бол ерөнхийдөө тэр үедээ бол айгүй юм үертэй тийм байсан. Тэр үед болохоор амар хадий бүр могоо харчаад бүр шоконд орж авч би бүр могоод өмнөд дурггүй байхгүй. Тэгэхээр шоконд орж авах бүр ингээд ёо за одоо яана одоо гэлж зүгээр ингээд дотроо бож. Тэгэл зү ингээд чи өөр ингээд хамаг би ингээд амар сонирн болчтой юм байлаа шүү дээ. Тэгээ би бүр ээж гэсээр хагаад ээж ирээд тэгээд ингээд аав ингээд юутаа аваад явсан за. Нөгөө галын яаж үзэн штэ. Галын яаж аваад тэгэл нэг юм ундааны савнд хийгээд тий ингээд хол хайчих аахгүй. Яа, яавнаар л амар зориг гаргаж чадах юм тийм үед. Тийм. Хэр том уу байсан юм? Үгүй жоохон байсан. Гэхдээ ингээд нуурсантэй. Ингээд нэм шаар ногоон шаарч юм биш. Амар гэл яргэлтэл ингээд гулцгаансан ингээд юм тий. Яа, бүр одоо бүр хөрөнгө хамаг би гэж. Яалын дурсан зөндөө ингээд юм хамаа хайн начин. Тэгээ Монголд гэхдээ яг гайгүй штэ. Ер нь одоо гадаадаараа аялал тэгэл юу ч болох юм аа гэж боддоо штэ. Ер нь ингээд дахиад нэг удаа очих юмсан гэж сэтгэл төрүүлэхээр тийм гоё газар байсан уу? За Урхангай аймгийн ямар нуурлээ. Яа нэр нь марчлаа шүү дээ. Бүр амар гоё газар ахгүй. Урхангай аймгийн ямартаж ямар нуурлээ. Идж хахад би юусам сайн мэдтгүй. Харин ямартаж нэг нуурдаг Урхангай аймагт байдаг нуур. За тэр газар л бүр нэр гоё тасчтай. Ингээл уул тэгэл ингээл нуур тэгэл ингээл амар гоё ингээл тунгалаг. Тэгээд хад ингээл тойрол ингээл гоё ингээл зураг мургийг аваад ингээл гоё жааслаад хадгалвал нэр гоё. Тэр үед ингээл аим салж исэн агаар ингээл чиг бүр одоо бодоход бүр аим гоё ингээл мэдрэгч байгаа байхгүй ингээл бүр ингээд тэр газрыг л бүр ингээд баг дахин очимоор газар байхгүй. Одоо нөгөө нэг сингл хийдсэн шүү дээ. За тийм. Тэгээ тэрнээр гардаг газар ахгүй. Тийм. Урхангай аймгийн ямар юу вэ? Ямар нуурлаа. Марчжээ ёо. Йоо, тэр газар юм бэ те. Тийм. Кинон дээр хүртэл харахад амар гоё газар. Очиод үзвэл бүр үнээр гоё. Бараг эмд явж. Ямар гоё юм те. Тэндээ тэг хэр удасан? Их удаагүй тэгэл нэг хий цанаад л сэтгэл хорогдсон биз. Гэтэл нэг 2 онсоо. 2 оноо тэгээд цаашаа нэг ховд яваад. За тэгээд ховд ч бүр юм юу юм бэ лээ штэ.
ногоо могоо юу н багтай газар юм байл шүү дээ. Тэгээд амар салхитай ингээд тэр үе чинь одоо хизээ байсан юм бол уг нь бол 100 л амар 100-ны сүүл байсан юм бол тэгээ ногоо могоо айгу багтай би бүр шоконд ороо тэгээ яг тарвсан нь бол амар гоё юм билээ. Ховдын тарвсан Шал өөр амттай юу? тэгээ шал өөр амттай бүр ингээд Гэтэ очоод идэх гоё бах тий. тийм байна. Би нэг очоогүйгээс их юм бол Алта таван богд руу очоогүй. А за. Тэгээд зүү аймагуудаар яваагүй. Хар усны нуур гээд тийшээ явж байгаагүй. Тэгээд хөвсгөл нэг л удаа явсан. Тэгээд цаашаа нэг уснуур нэг хоног очиж ирсэн. Хөвсгөл рүү явах юмарсан. Очоод. Хөвсгөл чинь би чи 10 жилдээ очиж ирсэн юм байна хөвсгөл рүү. Яг тэр үедээ болохоор одоо хөвсгөлж нэг шүртэй амар шуурдгүй байсан шүү дээ. Тэгэл ингээл сенсацлал ингээл хөвсгөл гээд байдгүй байсан. Яг тэр үедээ аялал жуулчилж нэг тийм шүртэй амар хөгжөөг байсан болохоор коронагийн өмнө шүү дээ баг корона гарахын өмнө л юм да. Яг тэр 100 байсан юм аа. Тэгэл хаяштайгээ хальт ороод нэг тийм амар сайн цанахгүй хай. Яа ч юм Сэтгэл хүрээгүй юм хата тий. Нэмсгүй амар яарч явж исэн болоо гэсэн юм лөө. Тэгээ амар хурдан явал нэг гэл нэг хавчаал тэгэл маргааш нь өрөөд ирсэн аахгүй. Тийм болохоор яг ингээд явахгүй ингээд нүдэнд яг ингээд буусан ингээд санагдж байгаа юм бол алга. Тэгтэл нэг агаар нь бол яалч нэг өөр хэс. Тэгжил бааж байна. Одоо яг төгсөөд би яг юу гэж бодож байгаа. Хайнанд яг гэж бодож байгаа. Найзтайгаа. Гэтэ 100 талаар амар халуун байх гэж бодож байна. Гэтэ манай найз л ерөөсөө дөр аялыг гэвэл удаа тэгэл шууд шууд хідэж хамаагүй явъя гэдэг юм баггүй. Тэгээд одоо манай найз чинь одоо удахгүй Америк явчихаа. Уг нь бол 4 курс ахгүй юу. Тэнгүүтээ ингээд хичээл нь баг ингээд болцсон юм хамнууд хийгээд үзүүлээд гэлс Америк очоод ирье гэд. Тэгээд Америк аваад ирсний дараа бит хоёр амар аялна гэл амар төлөвлөгөө тавьдаг ч Ямар гоё юм тий. Амар гоё. Нөгөө сайн найз болохоор яалчгүй нөгөө нэг цэцэрлэгээсийн найзлан сайн найз болохоор бүр ингээд vibe нийлдэг тэгэл ингээд яриа нийлдэг. Ярихан бол ингээд бит хоёр зогсохгүй шүү дээ. Ингээд тэгтээ бит хоёр хаяа би бинээс өөднөө ингээд хоёр бинийг хараад копи угаасууч. Гэтэ ингээд тухтай хүнийхээ дэргэд чимээгүй байсан ч гэсэн тий тухтай байдаг те юм ярихгүй байсан ч гэсэн. Тий. Үнэхээр яалч нөгөө тийм энерги гэдэг юм болов. Бүр амар тэг би бол яг тийж бодож байна. Ихтэй яг одоо оюутны ангийнхаас ихээр манай отгон заяа бол яалч бит хоёр vibe нийлдэг ярэмэрэ тэг ингээд манай хүн бол өөдөгтэй амар нийлдэг штэ. Би чинь бол хаалтсан штэ. Ер нь бол Яг дотны хүмүүсийнхаа дэргэд л нээлттэй ажиж байгаа тий. Интервью төгсч ер нь бол ингээд тухтай комфорт зонд л тий ингээд нээлттэй байдаг штэ. Ер нь бол та айлын баг уу? Үгүй том штэ. Тийм үү? Тий. Жоо ирэх юм шиг санагдаад. Амар юу яа. Би чинь доороо ганц л дөөд байхгүй юу? За. Тэгээд би чинь багада манай аамаа бол намайг степ бөмбөрүүлдэг байсан шүү. Тэгээд айлын ганц тэгэл тэр үе чинь тэгээд манай дүүмээ төрөөг байсан байхгүй юу? Манай дүү чинь 6 намайг 6 7 настай байхад төрсэн юм байна. Тэгээд тэр үеийн хүртэл төрснийг нь дараач бүр ингээд бөмбөрүүлдэг байсан. За ингээд тэгэл ингээд өсөн говт муц байна юу байна бэ бүгдийг л авдаг байсан. За тэгэл одоо ч гэсэн ер нь л жоохон тэр зан бас байгаа л тэг. Тэгээ манай хоёр л ерөнхийдөө тийм жоохон чанга хүмүүс ахгүй хүмүүжил дээр л ер нь банк хэлнэ. Ийм бол ингээд 10 жил татал банк хэлдэг. Өөчистэн гадуур темп татчих ярих хож болохгүй шүү. Тэ 10 жилийн гудамжны юм болно шүү дээ. За яа чи эвэрч тэгдэгсэн. За хаалт гэдэг. Би тэгтээ ерөөсөө 10 жил татаа ярих темп ерөөсөө хэрэгэлж үзээгүй. Төгсөөд нэгдүгээр курс дээр л нэг
Данхуда пими бууж үзчихсэн. Баггүй юу? Өөртөө чинь тэр үедээ бол өөртөө ууж муугаад үзсэн, багш нарын хурал муурлаар ороод үзсэн тийм хүмүүс байдаг гэсэн баггүй юу? Бүр би чинь бас одоо бол харахад бол үнэхээр жинхэнэ нөгөө нэг хүмүүжлэлтэй охин гэдэг чинь би байсан баг. Гэтэ эргэжсэндээ ингээд аав ээж хавгийг ингээд сайн сонсдог. Тэг хүлээгээд авчдаг. Ингээд хийх юмаа хийждэг. Тэг ингээд хичээл намдаа явждаг. Сургалт мургалт бол юу вэ гэндээ явждаг. Илүү тутам юм цаг заардаггүй. Оюутан болоод юу нь бол бас адилхан л байсан юм байна. Ингээд найз сэдэн сайнаас дагаал ингээд ийштэйшээ ч юм уу тэг ингээд кино мөж үзэх юм уу хоол мал идэхтэй ингээд парк маркаар гарах ингээд хатаар ингээд орой морой алхаж малхаадаг ч юм уу тэг тэр мөрийг бол оюутан болоод яг хэлсэн дээ 10 жилдээ бол ер нь амар дарахан брэм дугаа одоо бол яаж сэтгүүлж болсон юм хүмүүс чи яа сэтгүүлж болсон гэж амар надад тийж асууж байна. Чи яа сэтгүүлж болсон чи би ч ямаг ч юм архитектур эсвэл нэг зохиолч юм гэж байна. Ямар тийж бэсэн да дараачаас үлдээ. Асуучсан харцчаад яг ингэ асуучсан. За та ингээд үлгэр дуурай авдаг хүн байгаа юу? Гэр бүлээс тусдаа. Ялан үлгэр дуурай авдаг хүн байгаа юу? Үлгэр дуурай авдаггүй. Одоо олны тэнэлгээр мань лөө. Одоо би нэг K-pop сонсохгүй. За. Тэнгүүд Nayeon, Twice-ийн Nayeon гэдэг амар хөрхөн амар гоё мундаг лидер одоо Twice-ийн лидер охин байгаа байхгүй. Тэгээд тэр бол бүр надад бүр амар хөөрхөн амар мундаг санагддаг бүжгэлж байгаа ингээл юм бүх юм айгуу гоё харагддаг. Бүлгэр дөрөөл одоо гэвэл стилтэй ингээд тим юм дээр л Nayeon нэг амар дөрөөр яччих ч юм уу тий. Ингээл зан чанарын нээж байгаа тий ингээд тэр одоо хүнийг дураадаг юм уу? Бусдаар л би нөгөө бас K-pop сонсдог гэдгийгсэн шүү дээ. Хальт ярьчи тий. K-pop дээр л би EXO-гийн бүр амар би бүр 10 хэдэн жил одоо 13 жилийн юм баггүй юу? За одоо энэ жил гэж сайхан хэд хоногийн өмнө болоод өнгөрсөн баггүй юу? Би үл яг 10 жил яг яалч юу тасралтгүй ингээд 2015 оноос хойш 14 он ч юм уу тэр ингээд тасралтгүй ингээд пен явж байгаа ингээд эри юм байна. Би бүр амар барахдаг сугаар л ёо хүмүүс чинь ингээд BTS гэж хүчгээ үгүй би бүр EXO гэл амар тэгдэг. Бүр миний бүр ингээд баг ганц ингээд дуртай юм 10 жилдээ бол яалч хүнөө манайхан K-pop сонсдог тийм хүмүүс амар их байдаг байсан. Тэгэл яалч үгүй тартайгаа практиклал л та. Хөөстөө ингээд янз янз ийм цуглуулаад зураг морог гэл амьсгалж исэн мэн тий. Тий, ер нь бол амьсгалж исэн. Тэгэхээр дуурал бас нэлийн болж исэн. Байдаг. Та ямар гişүндэн дуртай яг саяхаа? Ямар гişүндэн дуртай? Би бол Chanyeol rapper за баггүй EXO-гийн амар гоё ингээд том нүдтэй юм хөөрхөн имжигтэй юм гоё нэдэг тийм гоё өндөр тийм гоё баяцаалаа. За сонирхолтой зүйлийг мэдээд авчлаа. За тэгвэл одоо гэр бүлийнхнаасаа жишээлбэл би одоо ингээд манай ээж надад ингэжлдэг байхгүй. Чиний хийгээ сурсан юм хүн болгож авахгүй шүү гэж хэлдэг байхгүй юу? Тэгээ тэрийг би өмнө боддог. Тэгээд ер нь илүү их юм хийгээ сурах гэсэн гэж боддог. Таны хувьд би яг гэр бүлийн гэр чинь манай чинь 4 гишүүн тий. Тэнгүүд ялч гоо аяга арай илүү. Оюутлахад бол одоо баг хэдэн жил ажиллаж удаа баг 16 жил баг нийтээс нөөш ажиллаж байгаа юм баггүй. Тэр тийм хүн бүр ингээд цагийн үгээр бол бүр ингээд яс байдаг байхгүй. Тэгэл ингээл хийж байгаа юм хамдаа арай ингээл стилээ шингээх гээл ингээл үзээд байдаг ингээл ийм юм амар ингээд ер нь ингээд хийж байгаа юм хамдаа стилээ шингээж байгаа хийж аваад нь амар гоё. Тэгэл амар гоё бүтээлч байж хаад нь
тийм юмд амар гоё үлгэр дуурайл авч багтдаг. Ер нь хийж байгаа ажил мэргэжилтэй энж тэр тэгээд хувь хүн бас тийм өөрөө нягт нямбай хүн байдаг бах тийм. Дээрээс намайг амар иршлүүлдэг багтдаг. Дээрээс намайг амар хайрладаг. Тийм. Таад ингээ ирээдүйд ээж болно гэж бодож байгаа шүү дээ. Бож. Тэгвэл яг ямар ээж байвал? За би яг ээж болох мөн бол яг жоохон баазрын тэгээ карьертэй байж агаад тэгээд ээж болоод ажиллаа бол хайна гэж бодож байгаа. Зүгээр ер нь бол нэг хэсэгтэй л хайна хүүхдүүдтэй ингээд бүх юмаа ингээд зориулаад ингээд хүмүүжил юу гэдэг бүх юмд ингээд оролцоод ингээд суурлага тийм юмд нь оролцоод явна гэж боддог. Хэдэн хүүхдээ бол тал дээр бараг 3 багч. 2 юм уу 3 хүүхдээ болно. Гэхдээ олон хүүхдээ болов гэж боддгоо. Баггүй юу? Тэгээд ээж нь яг ээж гэдэг хүн дээр бол яг одоо яг ээж болчоод л яг тийм тодорхойлж хэлэх хаа. Одоогоор бол яг тийм амар станер супер мупер тэ ингээл станерэ юу гэдгийг те хамаг юм амжуулдаг тийм хүн гэж энэ боддгоохгүй. Зүгээр яг тооёдэл яг бүх юмаа зориулнаа. Тэг хүүхдээ бол бүх юмаа зориулнаа. Хүүхдүүдтэй бүх юмаа зориулнаа гэж боддог. Хүмүүжилт нь маш сайн хаана сурлага морлаа хатна тий бүх юмд нь л анхаарна. Угаасаа нөгөө жоохон хүүхдээ энэ шилт амар чухал байдаг шүү дээ. Баанаас нэг хүүхэд амаа ер нь л ойр дотнд байвал илүү сайн. Тэгвэл одоо ингээ айц байдгүй ээж болохоос бэштэй ч яаж өвдөх бол гэж бодчих. Хүн болгоно л тест өөст амар өвдөн гэл гэж байгаа штэ. Айц төрүүлсэн байгаа тий. Одоо л угаасаа л подкаст тийм мэдээлэл дээр л бүгдээрээ л ээж болоход бол угаасаа амар өвддөг гэл тэгэл тийм байгаа штэ. Тэр бол яалч нөгөө одоо нэг ингээд анхааруулга болоод өгч байгаа штэ. Тэнгүүд би ээж болчвол тэгээд одоо өвтгөл хатаал гэдэг нэг тийм юм боддог тоххой хаяа. Би нэг тийм амар юм бодвол тэгэл ер нь бол ээж болчвол яг шууд тийм амар явтаж өвтгөл ээж болох яг тэр үед яг одоо тэгэл нэг бинээс нөгөө би гарч штэ юм бол яа хамаг ясаа арси чинь ингээл дулгаагаал нэг хүн бүтээж ингээл би болж штэ бас тэгэхээр бас тий бид нар ч гэсэн бас яг ээжсэд хийж гарсан да тий яа за тэгвэл ингээд 30-тай 40-тай энэ мараад эрдний дэргэд ямар ир хүн байвал би үнэхээр зөв сонголт хийж чадчихэ гэж бодох бай. Ямар наа чи бүр ямар гэж асуулт байна. Би амар олон юм боддог хүн баггүй юу? Ер нь бол overthinker жоохон их юм боддог тий. Гэхдээ яг нэг л юм амар суурьтай тодорхой тэгээд ингээд хичээнгүй тий. Тэгээд ингээд илүү халамжтай тий. Тийм тий. Гэтэ яг зүгээр энэ зан чанар гадаад төрхөө гэдээ бас нэг юм байна та. Яа гадаад мэдээж байгаа. Тэгээ гадаад төрхөл бүр мэдээж бол. Би тэгтээ бороо хүмүүс тийм жоон тав. Тийм бороо ирчүүд ерөөсөө сонирхдаггүй. Тэгээ нэг гоё шар л байвал. Яад бороо биш гэж. Бор болохоор муу хай амар хас хөвтөхгүй бороо ирсэн чинь. Тэгээд ер нь бол яг шараа ирчихтэй бас амархан үрчлээдэн л дээ тийм. Амар их юм бодоод байна тий. Амар их юм мэдээд байна тий. Яг гадаад төрхөв бол гоё өндөр гэхдээ яг гоё дундаж одоо жинтэй тий гоё өндөр тийм гоё шар өсөн тийм гоё инээдэг. Жон 5 минуттай байвал бас зүгээр ч. Амар их юм яриад тий. Хайралтай байна ингээл бүр их юм гаргаж ирвэл гоё штэ. Тэмэт бас гоё баян жоохон болов.
Гэхдээ ер нь бол нөгөө санхүү хувьд гэх юм бол жоохон тэнцвэртэй байсан дээр хаа тий. Цаахан тий. Ямар ч хүн тэгэл одоо тий ингээл амжиргааны төвшин доорнтэй ингээл хамт бай гэж бодохгүй шүү дээ. Ер нь бол ядчтай л нэг дундаж хүнтэй. Тэгээ ирээдүйд хайна болох юм байна. Тэгээ ингээд бас гайгүй амжиргаатай юм байх хэрэгтэй гэж боддог л. Нөгөө Facebook-ээр, Instagram-аар ерөн сошиалор амар тийм таршаа ойлголууд амар явдсан шүү дээ. Нэг сайн хүн бодлохгүй л. Хайр мөнгөө гэл тэгэл эсвэл нэг тийм сонголтууд гаргаж яриад байдаг. Яг амьдрал дээр тэр чинь тусдаа хүмүүс хувьдаа бол арай илүү амьдралтай л илүү сонгож байгаа шүү дээ. Яг зөв. Дөө. Би бол бас яна донтож амар сонир. Үүс тэгэл амар тий ингээл ерөөсөө л церемонтэй хүн бол ингээл тий ингээл бараг сайн хүн байдаг. Тэгээ ингээл царайлаг хүн баг ингээл үлээ. Арсан хон юу лээ. Ийм би яваад байсан даа. Бурхан навсгаар чөтгөр ганган байдаг гэдэг. Тийм. Яг үн наач бүр би бүр хүмүүст юу хуцаад баг юу. Та нар одоо юу яриад аа. Гэтэ бас хүн л өөртөө яг үндэ. Тэнгүүд одоо манай техникийн охтуудын ганц хоёр хүн ингэж хэлчихсэн аахгүй юу? Энэ зүгээр л хэлжсэн нэг кальт нэг хэлжсэн зүйл шүү. За. Энэ болохоор одоо царайлаг болохоор амар муухай хүн гэдэг тийм. Одоо муухай хүмүүжлтэй гэдэг ч юм. Тийм амар их ярьдаг аахгүй юу? Царайлаг болохоор л та муу хүн. Тэг ингээл царайлаг болохоор л та одоо бүтэхгүй явдалтай асуудалтай гэдэг ч юм. Нэг тийм амар жоохон ярьж гадаг. Анх удаа сонсч штэ. Тийм. Одоо яг 4 жил сураад ирэхээр их юм сонсноо наачдаг. Тэгээд би бодтоо бол яг дийлэнх нь тийм байж болох ч гэсэн бас тийм биш хүмүүс бас байгаа. Тий. Заавал нэг ингээл хүн ингээл царай төрхөөр нь ингээл аахгүй байгаасаа гэж би боддог. Уг нь бол энэ бол яг миний хүний бод. Гэтэ хүмүүс натаа ер нь жоохон санал нийлэх хүмүүс зөндөө байдаг л да. Тэгээ санал нийлгэж байгаа. Заавал санал нийлэх албагүй тий. Заавал бисэг нийлэх албагүй. Гэтэ бас тэг юм гэж мэдгүй. Ер нь жоохон юм дээр болгоомжтой байх хэрэгтэй. Юм нэм дээр бас жоохон ингээд арт талын тий урт хойтой нь бас сайн шалгаад үзчихвэл зүгээр баг. Ямар амар зөвлөгөө тий. За тэгвэл манай үе охтууд ч юм нэг амар ирээд нэг хадам хийж мэжтэй амар хадам маавда санаа зовох. Та ямар байгаасаа гэж бодож байна. Санаа зовох асуудал мөн үү? Хадам аав ээж гэдэг гэхэр чинь зүгээр одоо яг миний бодлоор биш тэ. Зүгээр яг эцэг тий. Тэгээ ялч нэг хадам аав ээжийн эцэг одоо үргээл хумсралдаг тий ингээд илүү дутуу юм ингээл ингэж орж ирээл ингээл амьдралд орж ирээл хадам аав ээжнүүд байдаг штэ. Тийм хүмүүс бити байгаасаа гэж боддог. Тэгээд ингээл гоё ач зээ нартай л ингээл гоё ингээл сайхан ингээл үлгэр дуурайл зөө хүмүүжлийг олгож чаддаг тийм хүмүүс байгаасаа гэж боддог. Тэгээ ер нь гоё энергитэй хүмүүс байгаасаа л гэж боддог. За ингээд таны хувьд одоо сэтгүүл зүгээр сурах байгаа эсвэл ингээ оюутан болж орж ирэх байгаа дүүнэртээ ингээд захиж хэлвэл юуг мэдчих хэрэгтэй гэж бодож байна. За ингээд нэгдүгээр одоо ингээд гоё найзуудтай боллоо тэг ингээд тэгснэ ингээл гоё заагстай гоё ууж идэ тэг ингээл аригтаар сууж дөөст ингээл сайхан шоуди бар мар орё тий лаунж монж орё тэгдэг хүмүүстэй бол нэг тийм амар тийм татан байгаад хэрэггүй шүү. Хаа нэг тий хаяа нэг тийм одоо орж мороо тий ингээ орж гарч болно л доо. Гэхдээ тий ер нь тэгээд амьдрал аригтаарс ер нь хэрэггүй байдаг штэ. Мөрөгтэй тоглоомч гэсэн хэрэггүй байдаг штэ. Ер нь бол юм жоохон боломжтой хандах хэрэгтэй. Ер нь бол одоо тэгээд янз бүр болцсон хүмүүс ч байна. Тэдний нэгэнд бид нар ч юм бэл яаж мэдэх юм мэдгүй учраас одоо аригтаарс тэгээд хэтрүүлийн хэрэгэлтэй зүйл ч юм уу. Тиймэрхүү юмнаас аль болох тэгээд хоолой хайг бодоорой. Тэгтээ хаа нэг ганц хоёр бол орж болно.
тийм ууж идэж ганц удаа ч юм уу тий болно. Гэхдээ улаан цай ингээд хитийгээд хүмүүс амар байдаг хөөх. Гэл бүр ингээд таас уухгүй болохгүй юм та. Аас өнөдр лалаа тий. Тийм хүмүүст л өнөхөр би бол өнөхөр дургу тий. Чим хүмүүст л зүгээр хол байсан дээр амьдралд бол найзчлахгүй ханжлахгүй шүү. Тэгээд хоёрдугаар талх нь найзууд. За. Найз дээр л хороо нэг юм токсик найзууд байдаг шүү дээ. За. Жишээлбэл өөртөө чи минийхтэй найз байсангүй тэгсэнгүй хаста мөнгө зээлсэнгүй одоо яг тийм ингээл чи яста намайг тоохгүй байна. Тий чи яста ингээл ийм сонирн болцсон. Тий тэнгуүтээ ингээл чи яста хаана байна. Тий ингээл амар залгаж малгал чаадчихэл тэгснэ ингээл юм дач холбогдол өгөөд идэг ч юм эсвэл тэгснэ ингээл хүний ингээд яран дундор огцом орж ирээл хүний хамаагүй хувийн юм яриад идэг тийм найзууд байдаг та. Тийм хүмүүсээс амар холлох хэрэгтэй. Ялангуяа сэтгүүл зүйд бол одоо нэг ярьдаг хүмүүс их байдаг. Тэгээд ярьсан юм сонсонгуудаа өөр юм төч ярьдаг. Тийм тэр үлбэр одоо ингээд баг хүн болгонд гэдэг юм баг та. Бодвол болгонд тийм найз байсан байдаг гэж магадгүй. Гэхдээ тийм хүмүүсээс жоохон болгоомжлоорой гэж хэлмээр байна. Зүгээр би бол найзаа сайн тий таньжиж тий ингээд татна бол хитрхийн хурдан татна бол тий чамд өөр дөр чинь л үүд тий бар чулуу буугаад ирж магадгүй шүү. Өөр дөр чинь л хар дарамт тий токсикцан тий чи өөрөөс токсик дандаа болчих юм бол яаж мэдэх тийм мэдгүй шүү. Наад тэр ч юм уу яг ямар сандал мэлж. Тий тэгээд дараачих нь болохоор хичээл дээр бол юм таслаад димэдээ тий яг ганц хоёр тасалж болно л та. Зайлшгүй тий зайлшгүй асуудал төр л. Гэтэ ер нь бол таслаад дими ер нь бол ялангуяа одоо өөр тий ингээд цонгон судлах хичээл үзэж байгаа бол заавал суух хэрэгтэй. Ер нь болж өгүүлэл суух хэрэгтэй. Тэгээд болох битээ хоцроо ер нь одоо манай техникээс босд нь бол ер нь бол хоцрохоор ер нь баг оролддог байхгүй. Эсвэл нэг эрдэнэ бич өгдөг тийм байдаг байхгүй. Тийм учраас тэрэн дээр жоохон анхаараарай гэж би захимаар байна. Одоо манай хүмүүлийн сонсогчид тийм өөр чинь их гайгүй хөө. За дахиад нэг хийсэр асуулт асууя. Та их сургуулийг ингээд өөрөө амар тийм яг ийм л их сургууль байвал би яг үнэхээр мундаг байж чадна да. Яг ийм байвал илүү ая тухтай байж чадна да гэж бодоод ярил яг ямар байгаас гэж хүсэж байна. Тухайн орчин нөхцөл гэдэг юм уу? За багш нар ингээд амар хоорондоо ингээд сайн харилцаатай байгаасаа гэж хүсдэг байхгүй юу? Тэгээд сургууль мэдээж орчин чухал. Хичээлээ хийгээд суух газар эрэхтэй. Яг үндэ нэгдүгээр курст бол найзууд бол нэрнэл хийсвэртэй нэг олж байдаг байхгүй юу? Зүгээр ингээд хичээлээ хийгээд нэгдүгээр курсээ зүгээр хичээлээ хийгээд дараагийн цагаа хүлээгээд суух газар мэдээж эрэхтэй. Тэгэнгүүт хоёрдугаар ингээд хоол идэж уухтай ингээд орчин техник технологи бүх юм хангагдсан. Ер нь л тийм бас хитрээ том биш, хитрээ жижигхэн биш. Тийм дундчил байгаасаа. За энэ хүрээд подкастаа өндөрлөе гэж бодож байна. Тэгээд маш олон зүйлсийн тухай ярилцлаа. Таныг урьж оролцуулсандаа сэтгэл хангалуун байна. Тэгээд хүсэлтийг маань хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа.